Хүүхдийг зам тавирын ослоос урдчлан сэргийлэх чиглэсэн бяцхан зорчигч аяны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, албаны хүмүүс мөн энд хүрэлцэн ирсэн бяцхан зорчигчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн бацгаана уу хүүхдүүдээ? За өнөөдөр их сайхан дуулууртай тэгээд замын хөдөлгөөнийхөө дүрмийг биелүүлдэг, замын хөдөлгөөнийхөө дүрмийг мэддэг сайн хүүхдүүд хүрэлцэн ирсэн байна. За, хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. Цагдаагийн ерөнхий газартай хамтран 5 дугаар сарын 1-ээс улс орон даяар бяцхан зорчигч буюу зам тээврийн осол зөрчлөөс бяцхан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зарлаад энэ маань улс орон даяар өрнөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод энэ аяны нээлтийн үйл ажиллагаа ингээд болж байна. За ингээд энэ аяны маань гол зорилго өнөөдөр энэ зам тээврийн осолд өртөөд байгаа хүүхдүүдэд аль болохоор энэ осол зөрчилд өртүүлэхгүй байх, энэ талаар хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд юу хийх вэ? Түүнээс гадна иргэд эцэг эхчүүд бид өөрсдөө юу хийх вэ гэдэг талаар тодорхой мэдлэг ойлголтыг өгөх зорилготой байгаамаа. За тэгэхээр би энд бяцхан дүү нарынхаа өмнө юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад эцэг эхчүүдийн үүрэг оролцоо буюу өөрсдийнхөө чадах зүйлийг бид заавал хийх ёстой. Суудлын автомашин болон ачааны машины бүхээгт хүүхдийг зөв тээвэрлэх, замын хөдөлгөөнд бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүд болон заавал хараа хяналтад оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхэд эцэг эхчүүд, багш нар, томчууд бид өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой. За тэгэхээр энэ дэрсэн хүүхдүүдээс нэг зүйл асууя. Ногоон гэрэл цагаан шугам гэж юу байдгийг мэдэх үү хүүхдүүдээ? За сайн байна. Энд дандаа мэддэг сайн хүүхдүүд цугларсан байна. Тэгэхээр мэдхгүй найзуудтай та нар үлгэр дуурайлбалж цагаан замын хөдөлгөөнд яаж оролцох вэ? Ногоон гэрэлтэй үед цагаан шугамаар гарцаар гарах талаар бүгдээрэнд нь та бүхэн цаашд хэлж өгөөрэй. Ойлгосон уу хүүхдүүдээ? За маш сайн хүүхдүүд байна. Өнөөдөр бүгдээрээ бас замын хөдөлгөөний дүрмийнхээ талаар ахаад өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлнэ, нэмэгдүүлнэ. Энд ирсэн энэ ах эгч нар нь энэ гоё автомашинаа танилцуулах юм байна. Дээрээс нь энд бас эцэг эхчүүд нь зориулсан сануулга, сэрэмжлүүлэг бас өгөх юм байна. Энэ ажил бүгдээрээ идэвхтэй оролцоорой. За юу хүүхдүүдээ? За ингээд бүгдээрээ энэ аяныхаа нээлтийг бүгдээрээ нээлээгээд бүгдээрээ хэлээрэй. За баярлалаа. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Бүгдээрээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ биелүүлье. Энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг биелүүлэхэд хүүхдүүдэд та нар эцэг эхчүүдтэй дандаа бас хажуунаас нь анхааруулж хэлж байгаагаа ойлгосон уу? Сайн байна уу? Сайн. За замын хөдөлгөөнд хэрхэн яаж оролцдог вэ? Цагаан гацаар гарна. За жолооч нар бол ээж авдаа хандаад юу гэж хэлэх вэ? Хайртай шүү. Аав ээжээ хайртай шүү. Замын хөдөлгөөнд соёлтой оролцохой. Би замын хөдөлгөөний дүрмээ заавал биелүүлж өгнө. Жолооч агчнаа. Амаагүй битээ хурдан яваарэ. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ арга хэмжээ хамтран зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хөгжлийн байгууллагуудтай талархаж байгаа илэрхийлье. За бид он гараад дотоод төрлийн гэмтгээс өссөн сэглэж чиглэлээр олон арга хэмжээний зохион байгуулж байгаа. Тэрний нэг нь бол бяцхан зорчигч арга хэмжээ юм байнамаа. Тэгээд энд ирсэн хүүхдүүд дийлэх олонх нь замын хөдөлгөөний дүрмээ сайн мэддэг, биелүүлдэг хүүхдүүд, сайн хүүхдүүд ирсэн байна. Энэ хүү арга хэмжээ нь өнөөдөр Улаанбаатар хотод нээлттэй хийж байгаа боловч нэгний өдөр 21 аймагт арга хэмжээ бас нэгдсэн байгаа. За хүүхдүүдтэй сургуулийн өндөр амжилт хүсье. За бид бүхний зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг дэмжиж оролцож байгаа нийт багш, сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, бяцхан зорчигч хүүхдүүдтэй бас баярлалаа. Талархаж байна. Яа дээрч шахлааштай. Ямар хөт явдаг машин бэ? Хавигрэ. Цаатаас таарцлоо гэрдэн дохоо гараад цагаан гэртээр зурхаа мэдгүй юм уу? Анда сайтаа хавьяастай Викториарад заавал гэрэн дохооноор очтоо. Хурлаач гэрэн дохооноор очие тоо. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд аавыгаа, ээжигээ
би урд суунаа гэж бүгдээрээ хэлэхгүй нэ шүү хүмүүсээ. Бүгдээрээ ойролтоо сууж ингэж явах нь. Тэгээд томчуудаа зориулаад бас нэг анхааруулах байдлаар хэлэхэд бол ер нь бол жилж бол бас ялангуяа бяцхан хүүхдүүд маань зам тээврийн осол хэрэгт холбогдох, өртөх бас ийм гашуун харамсалтай юм тоонууд бол бас нэлээдгүй байдаг. За сүүлийн 7 жилээр үзэхэд л одоо үндсэндээ нийт 3000 орчим хүүхэд зам тээврийн осол хэрэгт холбогдсон байдаг. За нэг жилд бол нэг 1000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байдаг. Мөн одоо энэ бяцхан хүүхдүүдийн маань нэг 50 орчим хүүхэд бас нэг жилд яг энэ зам тээврийн ус хэрэгээр цаг усаар бас ертөнцийг орхисон юм харамсалтай гашуу юм тоо үзүүлэлтүүд бол байдаг. Тэгэхээр бид нэр бяцхан энэ хүүхд багчуудаа сургуулийн болон энэ цэцэрлэгийн насны хүүхд багчуудыг бас замын хөдөлгөөний дүрмийн өв тэгш хүмүүжилтээ бас ийм хүүхд болох төр энэ бага наснаас нь томчууд биднээ бас гол анхаарах ёстой. Зохион явуулж байгаа энэ бяцхан зорчигч энэ арга хэмжээнд идэвхтэй санаачлахтай бүгд оролцохыг бас хүсэж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Ийм хөдөлгөөний дүрмээр нийлүүлцгээе.